За эндүү харуул дайн болжээ гэж андуурахаар энэ газар одоогоос 50 гаруй жилийн өмнө налаахын их хуурхай байгуулагдаж байсан. Жилдээ 600-аас 800 мянган тонн нүүрс солборлож Улаанбаатар хотын иргэдийг дулаан байлгах үүрэг хүлээдэг байсан энэ газар өнөөдөр нүд халтарн болсон байна. Уурхай 1992 он хүртэл ажилласан төрийн буруу бодлого хуудуудаа өвчлөлийн балгаар нэг л өдөр хаалгаа ирсэн гэж Уурхан Ахмад ажилчид хэлж байсан. Налаахын их хуурхай нийтдээ 1700 гаруй талбайтай. Их хуурхай ажиллаж байхдаа Уурхан голын эсхийг олборлжээ. Одоо Уурхайн зүүн баруун хэсэгт 70 орчим сая тонн нүүрсний нөөцөгийг хэллээ. Тухайн үеийн үнэлгээгээр 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий газар доорх дэд бүтэц одоо ч хэвээрээ байгаа гэдгийг хэлсэн юм. Хөвчлөлээ буруу явуулсан. Тухайн үед бол энэ налаахын нүүрсний уурхай яг уурхайч нөөсөнд нь хөвчлөлөд өгөх болцоотой байсан боловч тэр тэгээгүй. Тухайн үед их Тэнгис Интернэшнл гэдэг компани товчилж өгöd. Тэд нар бол ерөөсөө тэгэл ямар ч мэрэгжлийн бус улсууд орж ирсэн. Тэгээд ерөөсөө бид ажиллаж байсан улсуудыг нэг ерөөсөө тэгээд сөүлд нь шахаад өгöd гаргасан. Тэгэл одоо бид нар аргагүй ирэхэнд одоо бид энд ажиллаж байсан 1500 уурхайчд бол одоо яг энэ байгаа газрын гадард хамгийн ойрхон авчуулах нөөцийг одоо олборлоод ингээд бас нэг амьдж байгаа залгуулууд одоо өдөө болтол ингээд аваа явж байгаа. Ер нь гинтэл хаалгаа ирсэн учраас Уурхай 1500 гаруй ажилчид ажлын байраг болсон юм а. За аргагүй ирэхэнд амьдрахын тулд 5-10-аараа нэгдэж нүүрс олборлож байгааг хэллээ. Налаахын уурхай эргэн тойронд бичил уурхай эрхлэгчид битүүш авсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг том бүрхэг ажээ. Жилдээ 25-аас 28 хүн аймнаас эрсддэг гэдгийг хэлж байлаа. Нэг талаас хууль зөрчиж байгаа боловч одоо өнөөдөр яалтч үгүйгээр налаахын ард түмний амьдрал энэ. Яагаад тэгэхээр энэ чинь ямар ч ажлын байр байхгүй, баталгаатай ажлын байр байхгүйгээс олон зуун залуучууд одоо өнөөдөр өглөө гэрээсээ гарна, орой ирэх хэсгээ яг үнэн чанартай бол мэдэхгүй. Баталгаагүй ажлын байрд явж байгаа. За уул уурхай эргэн төлждөг баялаг бишээ. За энэ чүүднээс уурхайн техник эдийн засгийн үндэслэлтэй зэрэгцээд хаалт хөгжлийн менежментийг давхар төлөвлөх ёстой болж байна. За ингэж төлөвлөөгөөс уурхай нэг л өдөр хаалгаа барихад ямар хэмжээний хохирол амсч болохыг налаахын уурхайн жишээнээс харуулж болохоор байгаа юм. Энэ бол уул уурхай хариуцлагатай авахын хамгийн чухал үзүүлэлт гэдгийг судлаач хэлж байна. Тэгээд даяараа энэ 2000 оноос уурхайг хаах асуудал нь өөрөө нийгмийн асуудал юм байна. Хөгжлийн асуудал юм байна. Тухайн компани бизнестэй холбоотой асуудал юм байна гэдэг олон талаас нь ойлгож эхэлсэн. Харамсалтай нь манай налаахын уурхай 90-ад оны ихээр энэ талын ойлголт ерөнхийдөө их хэцүү сул байх үед санамсаргүй тохиолдлоор аваар осол гараад орхичихсан уурхай. Өнөөдөр налаахаас бид юуг харж болох вэ гэвэл уурхайг санамсаргүйгээр бэлтгэлгүйгээр бэлэн биш байж байгаад хаачих юм бол ямар олон проблем гарч болдог вэ гэдгийн амьд жишээ. Налаахын уурхай нүүрсний нүс дуусаагүй суур дэд бүтц байгаа. За энэ чүүднээс хөрөнгө оруулалт татах асуудлыг дүүргэн удирдлагууд хэлж байгаа юм. За манай улсын хувьд бол уулын баяжуулах эрдэнэ үйлдвэр хаалт хөгжлийн менежментээ хамгийн сайн боловсруулж байгаа үйлдвэр гэж үздэг юм байна. Уран төгс инхлүүн санжир сүрэнээр сурвалжлаа. За эндүү харуул дайн болжээ гэж андуурахаар энэ газар одоогоос 50 гаруй жилийн өмнө налаахын их хуурхай байгуулагдаж байсан. Жилдээ 600-аас 800 мянган тонн нүүрс солборлож Улаанбаатар хотын иргэдийг дулаан байлгах үүрэг хүлээдэг байсан энэ газар өнөөдөр нүд халтарн болсон байна. Уурхай 1992 он хүртэл ажилласан төрийн буруу бодлого хуудуудаа өвчлөлийн балгаар нэг л өдөр хаалгаа ирсэн гэж Уурхан Ахмад ажилчид хэлж байсан. Налаахын их хуурхай нийтдээ 1700 гаруй талбайтай. Их хуурхай ажиллаж байхдаа Уурхан голын эсхийг олборлжээ. Одоо Уурхайн зүүн баруун хэсэгт 70 урилгатай авахын хамгийн чухал үзүүлэлт гэдгийг судлаач хэлж байна. Тэгээд даяараа энэ 2000 оноос уурхайг хаах асуудал нь өөрөө нийгмийн асуудал юм байна. Хөгжлийн асуудал юм байна. Тухайн компани бизнестэй холбоотой асуудал юм байна гэдэг олон талаас нь ойлгож эхэлсэн. Харамсалтай нь манай налаахын уурхай 90-ад оны ихээр энэ талын ойлголт ерөнхийдөө их хэцүү сул байх үед санамсаргүй тохиолдлоор аваар осол гараад орхичихсан уурхай. Өнөөдөр налаахаас бид юуг харж болох вэ гэвэл уурхайг санамсаргүйгээр бэлтгэлгүй орчим сая тонн нүүрсний нөөцөгийг хэллээ. За тухайн үеийн үнэлгээгээр 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий газар доорх дэд бүтэц одоо ч хэвээрээ байгаа гэдгийг хэлсэн юм. Хөвчлөлээ буруу явуулсан. Тухайн үед бол
энэ налаахын нүүрсний уурхай яг уурхаач өөрсөнд нь хөвчлөд өгөх болцоотой байсан боловч тэр тэгээгүй. Тухайд Ихтингс Интернэшнл гэдэг компани товчилж өгöd. Тэд нар бол ерөөсөө тэгэл ямар ч мэрэгжлийн бус улсууд орж ирсэн. Тэгээд ерөөсөө бид ажиллаж байсан улсуудыг нэг ерөөсөө тэгээд сөүлд нь шахаад өгöd гаргасан. Тэгэл одоо бид нар аргагүй ихэнд одоо бид энд ажиллаж байсан боловч одоо өнөөдөр яалтч үгүйгээр налаахын ард түмний амьдрал энэ. Яагаад тэгэхээр эн чинь ямар ч ажлын байр байхгүй, баталгаатай ажлын байр байхгүйгээс олон зуун залуучууд одоо өнөөдөр өглөө гэрээсээ гарна, орой ирэх хэсгээ яг үнэн чанартай бол мэдэхгүй. Баталгаагүй ажлын байрд явж байгаа. За уул уурхаа иргэн төлждөг баялаг бишээ. За энэ чүүднээс уурхаан техник эдийн засгийн үндэслэлтэд зэрэгцээд хаалт хөгжлийн менежментийг давхар төлөвлөх ёстой болж байна. За ингэж төлөвлөөгөөс уурхаа нэг л өдөр хаалгаа барихад ямар хэмжээний хохирол амсч болохыг налаахын уурхаан жишээнээс харуулж болохоор байгаа юм. Энэ бол уул уурхаан 1500 уурхаачд бол одоо яг энэ байгаа газрын гадард хамгийн ойрхон авчуулах нөөцийг одоо олборлоод ингээд бас нэг амьдж байгаа залгуулууд одоо бол үдээ болтол ингээд аваа явж байгаа. Ер нь гинтэл хаалгаа барьсан учраас уурхаан 1500-аар ажилчид ажлын байраг болсон юм а. За аргагүй ихэнд амьдрахын тулд 5-10-аараа нэгдэж нүүрс салбарлаж байгааг хэллээ. Налаахын уурхаан эргэн тойронд бичил уурхаа эрхлэгчид битүүш авсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг том бүрхэг ажээ. Жилдээ 25-аас 28 хүн аймнаас эрсддэг гэдгийг хэлж байлаа. Нэг талаас хууль зөрчил